Монгол улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай эсэх асуудал дээр олон жил бид нар сонгуулийн дайрагт иргэд сонгогчтой уулзахад энэ шаардлагууд иргэдийн зүгээс байнга тавигддаг. Иргэд олон нийт улсын их хурлын гишүүдийг бүрэн эрхийн хүрээнд хариуцлага үл тооцогдож байгаа учраас эргүүлэн татах асуудлыг бүрчлэх үгүй гэдэг сонгуульд одооноор асуудаг. Энэ хүрээнд өнгөрсөн 2025 онд иргэний зэрэг ногоо намын нэр бүхий гишүүд мөн улсын их хурлын зарим гишүүдтэй хамтран улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан бэлдэж байсан. Гэсэн үедээ бодож 2025 оны улсын их хурлын чуулганы үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн намуудын зөрчил, засгийн газар огцорсонтой огцруулахтай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдлаас хамаарат өнгөрсөн намрын чуулганы үеэр өргөн барьж байсан үеийг өргөн барьж амжаагүй. Тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал нь боломжгүй байсан гэсэн үг. Тэгэхээр энэ 25 онд өргөж барьж чадаагүй хуулийг 26 онд өргөн барья, хаврын чуулганаар өргөн барья гэдэг ийм мэдээллийг миний бие хийсэн. Тэгээ энэхүү хуулийн төслөө ди парламентд байршуулж, улсын их хурлын тамгын газарт хүргэж ди парламентд байршуулж, өнөөдөр ерөнхий сайдад бас хүргүүлсэн байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар тодорхой процессыг туулах ёстой. Энэ процесс ингээд туулагдаад явж байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл өргөн баригдсанаар энэ хаврын чуулган эхлэхэд улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хэсэг асуудал улсын их хурал дээр хилцэгдэнэ гэдэгт бүрэн дүрээ итгэж байгаа. За нараа гишүүн бид нэр өнгөрсөн жил хамт өргөн баригдчихсан шүү дээ энэ хуулийг. Одоо ч гэсэн өргөн барихтаа хамт өргөн барья гэж хагаад тэгээд ерөнхийлөгч бас улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах харилцааны зохицуултыг сайжруулъя. Ойлгомжтой болгоё. Яралтай гормоор улсын их хурлд оруулж хэлэлцүүлъя гэдэг энэ саналыг гаргасан. Ийм учраас нараа гишүүн бид хоёр өөрийн баланкан дээр зарим нэг өөрчлөлтөөр өөрийн өнцгөөс гаргаж хамтдаа өргөн мэдүүлье гэдэг ийм л зүйлийг ярьсан байна. Тийм болохоор энэ гурван хуулийн төсөл улсын их хурлын чуулганаар нэгтгэгдээд хууль өргөн баригдаж хууль тогтоолыг улсын их хурл шийдэж батлана гэдэг ийм бүрэн дүр үлээлттэй байна. Хаврын чуулган эхлэхэд засгийн газраас хуулинд өгөх санал дүгнэлтээ эрүүлсэний дараа хаврын чуулганд улсын их хурлын даргаад өргөн мэдүүлнэ. Тэр үед нь энэ хуулийн дээр улсын их хурлаас улсын их хурл цууд бүхий 5 намаас хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах болов гэж найдаж байна. Тэгээ ингээ хамтарч ажиллаад энэ хуулийн дээр улсын их хурл шийдвэрээ гаргана л гэж ингэж ойлгож байгаа. Нараа гишүүний тухайд энэ хуулийг санаачилж байгаа хэрэг огт байхгүй. Нараа гишүүн бид нар өөрсдөө хамтдаа улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн дээр хамтдаа гарын үсэг зурах гэж байсан. Миний санаачилж байгаа хэсэг дээр ерөнхийлөгч өргөн барьсантай холбоотойгоор өөрийнхөө болон өргөн баригчаас уулынхаа тодорхой зүйл заалтуудыг хасаад давхцлыг нь арилгаад улс төрийн асуудлаар ямар шийдвэр гаргуул улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах юм бэ гэдэг энэ харилцааг зохицуулах харилцааг би өөрийн баланкан дээр санаачилж өргөн барьж байгаа. Улсын их хурлын гишүүнтэй нэгдэн ерөнхийлөгч бол ёс зүй болон та бүхэн хуулийн төсөлтэй танилцсан. Тэгэхээр тэндээс харагдаж байгаа. Нараа гишүүнийх бас нэг арай өөр ялгаатай өнцөг байгаа. Тэгээ энэ бүгд нийлээд улсын их хурл дээр хэлцэнэ гэсэн ийм ойлголт. Танаа намаас чагсаалтай гишүүн болсон шүү дээ. Нараа гэдэг гишүүн. За. Гэтэл энэ бүрийн ёс зүй гэдэг бол яг өнөөдрийн гишүүдийн ёс зүйг баг болонд нь авч. Тэр ийм гишүүн чагсаалтанд орохгүй байх тал дээр та цааш хуулиндаа тусах гэсэн үг. За ер нь бол улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлдэг. Монгол улсын иргэн өөрөө бас бие даан нэр дэвших боломжтой. Ийм хоёр субъектээс нэр дэвшүүлэлт явдаг. Тэгэхээр улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө сонгуульд оролцдог.
Улсын их хурлын 126 гишүүнд хувьдаа тус тусдаа мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Сонгуулийн хувьдаар энэ хориотой байдаг. Тэгэхээр ардын нам, ардчсан нам, иргэний зориг ногоон нам, хүн нам, үндэсний эвслийн улсын их хурлд сууж байгаа гишүүд тухайн нам эвслийнхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө улсын их хурлд тангараг өргөж ажиллаж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадчихна уу чадахгүй юу гэдэг дээр дараагийн сонгуулиар 4 жилийн дараа сонгогчид дүнгээ тавина. Нэг, хоёрт нь тухайн улс төрийн намын гишүүн хэр хариуцлагатай мөрийн хөтөлбөрөө хэр биелүүлж ажилласан бэ, ажиллаагүй юм бэ гэдгээр бас тухайн намд нь дүн тавигдана. Сонголтоо хийхэд сонгогчдод нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намын нэрээр сонгуульд орж улс төрийн намын нэрээр их хурлын гишүүн болсон хүмүүс өөрсдийн хувийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелүүлэхийн төлөө ёс зүйтэй, хариуцлагатай, үр дүнтэй ажиллах ёстой. Сонгогчид санал өгөөд улсын их хурлд оруулж байна гэдэг бол сонгогчид улс төрийн намтай гэрээ байгуулсан гэж ойлгох ёстой. Тэгэхээр энэ сонгогчдын саналыг авч гэрээ байгуулсныхаа хүрээнд улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Мөрийн хөтөлбөр дээр нь их хурлын гишүүд нь ажиллахгүй байвал тэдэнд улс төрийн хариуцлага тооцох эрх нь тухайн улс төрийн намдаа бий болох ёстой. Дээрэс нь улсын их хурлынхаа гишүүний гаргаж байгаа үйлдэлээс хамааралтайгаар 4 жилийн дараа сонгуульд тухайн нам мөрийн хөтөлбөрөө өрсөлдүүлээд нэр дэвшигчтэй гаргаад парламентд суудлахгүй болж үлдэх ёсгүй. Мөн парламентд улс төрийн нам хариуцлагатай ажилласан ажиллаагүй их хурлын гишүүдээр л дамжуулж олон түмэнд илэрхийлж. Тийм болохоор энэ хуулийг батлагдсны дараа энэ хуулийн үзэл баримтал танилцуулгыг улсын их хурлаар сонссны дараа энэ хууль хэрхэн батлагдах нь бол 126 гишүүний асуудал. Хууль өргөн санаачилж байгаа хүмүүсийн асуудал биш болж байгаа. Тэгэхээр тэр үед хууль энэ хэрвээ санаач төслөөрөө батлагдвал улс төрийн намуудын төлөвшөл, хариуцлагатай байдал, дараагийн сонгуульд орохдоо хэлэх үг энэ бүх зүйл бүрэн боломжтой болох юм. Одоо хариуцлага намаас нэг дэвшсэн намын гишүү одоо жишээлбэл сая юу гэсэн гишүүний ёс зүйн одоо юу гэдэг вэ? Ёс зүйн албан явуулах гаргаж байна. Та тэр үний ёс зүйн их хурлын гишүүний одоо яг байх ёстой ёс зүйн мөнгө гэж харж байна. Танаа намаас нэр дэвшсэн чигсалтын гишүү. За, ерөнхийлөгч улсын их хурлын гишүүний эргүүлэн татах хууль санаачилсантай холбоотойгоор би төсөл дээрээсээ зарим зүйлийг давхцуулахгүйгээр хассан. Тийм учраас хууль санаачлагч хуулийн санаачилсан хүрээнд асуудлаа ярина гэж ингэж ойлгох хэрэгтэй. Намын даргын тухайд бол манай намын төлөөлийн төв байгууллага болон намын төрмийн хороо уралдаж намын гишүүд хэн нэгэн гишүүнийхээ нэрийг би хэлсэнгүй намын гишүүдтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах тэр боломж нь бол намын төрмийн хороонд гаргалагдчихдаг. Төрмийн хороонд намын тодорхой гишүүд одоо гомдол хүсэлт санал эрүүлвэл төрмийн хороо авч хэлцдэг. Нэгэсэндээ сайн дураараа санаачлагаараа манай төрмийн хороо асуудал шийдвэрлэдэг. Дөрмөнтэй. Гомдол яриаг байгаа. За санаачлаг гаргаж болно. Гэхдээ хуулинд байхгүй зүйлээр санаачлаг гаргах хороотой. Ингэж ойлгож байна. Намтай гишүүнтэй энэ нөгөө үсэд байгаа захин орчинд иргэдэг бухимдуулаад байгаа. Иргэдийг ярилцсан энэ асуудал та 11 Бид хоёр ярилцсан. Тий. За тэрийг юу гэж харж байгаа вэ? Зөв үү? арга шүү юу гэж Гөө сануулга өгдөг албан тушаалд нь намын дарга биш үү? Намын дарга зөвлөх үүрэгтэй. Санал хэлэх, зөвлөх, харилцах эрх үүрэг бол намын дарга гэдэггүй бүх гишүүдэд байгаа. Тэгэхээр бид нар хоорондоо ярилцсан. Энэ улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийг хамт өргөн барихаар ярьсан. Ерөнхийлөгчийн санаачлаг гарсантайгаа холбоотойгоор өөр өөрийн өнцгөр өргөн барьж мэдүүлээ л гэсэн юм л саналтайгаар хамтдаа явж байгаа. Таны хуулийн төсөл хэрэгжих хугацаанд хэдий гэж бичсэн бэ? Нэгдүгээр, хоёрдугаар нь чагсаалтын гишүүнтэй чинь олон нийт одоо танай намыг угсаалаар ингээд орж иж байгаа шүү дээ. Олон нийт ард иргэдээс ард иргэдээс олон нийтээс намын дарга хин нэг одоо үсэг хөлийн ангоор ёсны хороод гэж юм тий. Эдгээр хариуцлага тооцож болохгүй. Энэ бол арчлаас
За, жагсаалтын гишүүдийг намын төлөөлийн төв байгууллага нэр дэвшүүлдэг. Жагсаалтын ч биш, ерөөсөө энэ 126 нэр дэвшигч намын төлөөлийн төв байгууллага нэр дэвшүүлдэг. Жагсаалтаар орж байгаа гишүүд бол өөрийнхөө нэрээр сонгогддог, намын нэрээр сонгогддог. Тийм болохоор энэ бол намын квот юм. Улсын их хурлд иргэд сонгогчдын дэмжсэн тоогоор авж байгаа намын квот. Тийм болохоор нам нь өөрөө хариуцлага тооцох ёстой. Нам хариуцлага тооцох ёстой, дэмжих ёстой улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, хариуцлага тооцохгүй гэдэг асуудал бол намын дөрмийн байгууллагын гаргасан шийдвэр дээр үндэслэн намын төлөөлийн төв байгууллага шийднэ. Намын дарга тийм хариуцлага тооцох эрх манай намын дөрмөнд байхгүй. Улсын их хурлын тухай хуулинд байхгүй. Танай нам одоо хүртэл яагаад дүрмээр баталж чадахгүй юм гэдэг Хизээ Хуулийн өргөн мэдүүлж байгаа төслөөр бол хууль батлагдангууд ердийн журмаар шууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгоо. Яаралтай батлах хуулийн зохицуулт мөн үү? За, яаралтай үгүйг бол улсын их хурл засгийн газар өөрсдөө гормын саналаар буюу санал оруулж байгаагаар шийддэг. Би бол яаралтай гэдэг зүйл тусгаагүй.